Одоо шинэ генерашн шүү дээ. Тэрнэр очоод нэг тийм сонин хүүхдүүд байдаг л гэсэн нэг тийм ойлголттой байсан шүү дээ. Би таны чи одоо кинон дээрээс харж ирсэн. Айл болох бага насандаа нэг юм зориглоод өөрийнхөө хэмжээнд нэг тодорхой амжилт гаргаад тэрийг мэдэрчих хэрэгтэй байл. Бэлэн гой мэдснээс болоод төвчрөл болоод гэх. Сургууль хүүхдүүдийг ийм болгож хөгжүүлэх хэрэгтэй биш үү? Хичээлээ заахын хажуугаар хүнлэг байх тухай, хүн байх тухай өдөртөө нэг өгүүлбэр хилээд л ах хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тийм шүү. Багшийн хилээд ойлгуулж чадахгүй байгаа юмыг хүүхдүүд өөрсдөө утсаараа ингэ ойлгочод байгаа. Хүсвэл Монгол улсыг яг одоо хөгжүүлэе, би өөрөө хөгжүүлэе гэж бид нар хөдлөх ёстой. Энэ удаагийнхаа бид хамтран хөгж подкастын оюун бодол гэдэг удаагийн дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг санхүүж үлээх гэсэн баг ухамсар гэдэг. За энэ удаад бид бүхэн аяа хчтэйгээ дахин уулзаж та бүхэнтэйгээ сонирхолтой сайхан яриа хүргэхэд бэлэн болсон байна. За тэгээд аяа хч минь одоо хоёр дахь хоёулаа уулзаж үзэгчдээ сайхан яриа өрнүүлж өгөх гэж байгаа баяртай байна. Хоёр дахь одоо нэвтрүүлэгт маань оролцож байгаад баярлалаа. За ингээ өнөөдөр хаврын өөр ороод сайхан газар дэлхий чиглээд нойтон цас орсон юм сайхан өдөр байна. Тэгээд ер нь хаврын улирал гэдэг нэг сэтгэлд нэг тийм таатай дулаахан нэг сайхан байдаг шүү. Тэгээ нэг сэтгэл уйраатж байгаа юм шиг тийм дулаараа. Тэгээ миний ярих гэж байгаа зүйл бол юу гэхээр өнгөрсөн жил би ийм ажил хийх ийм зорилготой байгаа, санаатай байгаа гэд тэр зөвхөн нэг бодол төдий дүү бас байсан юмнууд би тэр болгонд гоё ташуур өгсөн танд юун төрөнд их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо та бүхэн маань нөгөө сувга битээ солиороо гэдэг шиг миний ярих гэж байгаа, миний үзүүлэх гэж байгаа бүх юмыг сайхан хараад сэтгэлийн гоё тэжээл аваад цаашдаа бас өөрсдөө ч гэсэн бас ийм юм хийж болох юм байна, ингэмээр юм байна гэсэн сэтэл авах гэж бодож байна. Тэгээд одоо яриагаа эхлүүлье. За хамгийн түрүүнд болохоор энэ гол зорилго маань болохоор төдийгөөс өдий хүртэл хийж ирсэн бас бодож исэн бүх зүйлүүдийн гол зорилго юу гэхээр энэ сошиалор сөрөг мэдээллүүд маш их яваад байгаа нь одоо хүмүүсийн сэтгэл зүйч тэр эрүүл мэндэд тэр аюу халгаатай байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр миний хувьд одоо өдий насалсан одоо иргэн хүнийхээ хувьд ч тэр ээж хүнийхээ хувьд ч тэр тийм ээ бас олонний танил гэдэг үүднээсээ нийгэмдээ ямар эерэг нөлөө үзүүлж болох вэ, юу чадах вэ гэдгээрээ бас энэ ажлуудыг хий гэж бодоод зориод тэгээ явсан байгаа. Тэгээд энэ эерэг мэдээллийг сошиалор дүүргийа гэсэн юм зорилготойгоор л юмнууд хийгдэт байгаа. За тэгээд хамгийн эхнийх нь болохоор би түрүүчийн хоёулагийн уулзалтын ярилцлага дээр би ярьжсэн чинь нэг Ховд аймагт нэг сум дээр хөөхөд бэлэн гомин заруулахгүй сургуулийнхаа ойр орчимд ингээ болиулсан гэд. Чинь зөв сураг төдий байсан очоод уулзаад ярьсан чи айгүй хөөрхөн. За бүр та бүр яваад очсон уу? Тий явж очоод уулзаад тэгээд нэг кофе шоп нөгөө охинтой уулзна гэд би төрүүлээд ирсэн байсан л да. Тэгээд яг телевизийн хүүхдүүд байгаль орчны газрын хүмүүс нас камер энтрээ бэлтцсэн байсан. Тэгээд би тэр охин надтай уулзахдаа тэгэж их баярлан ч гэж бодоогүй. Тэгс чи орж ирэнгүүтээ бүр ирсэн ямар гоё хөөрхөн дэврэн охимс. Би таныг зурагтаар гардаг хүнтэй ингэж уулзна гэсэн чи ёстой соён санагдаж байна. Ямар гоё юм бэ гэл тэгээ орж ирсэн. Тэгээд нөгөө хөөхт чинь яг зүгээр миний хувьд гэдэг чинь одоо миний ойр орчны хүмүүсийн хувьд нэг сүүлийн үеийн одоо шинэ генерашн шүү дээ. Тэрнэр очоод нэг тийм сонин хүүхдүүд байдаг л гэсэн нэг тийм ойлголттой байсан шүү дээ. Тэгсэн тэр охин маань энэ бодол тэр ойлголтыг бол бүр юучгүй ингээ байхгүй болгосон. Яа тэгэхээр тэр охин маш гоё ийм нээлттэй. Тэр охин орж ирээл за одоо энэ тухайга яар гээл тэгсэн чинь 40 минут тасралтгүй ярьсан. Яг ингээд яриад дуусгаад 40 минут. Дундуур нь миний нөгөө өө тийм үү хөөх энэ гэсэн нэг тийм хүлийн авалтууд л байгаа. Тэрнээс бусдаар тэр охин болол ерөөсөө ингээд тасралтгүй зогсолтгүй ингээ ярьсан. Хэдэн настай охин? Одоо дөнгөж 1-р курсын оюутан тий. Яг тэр үйл ажиллагаагаа явуулж байхдаа бол 10 жилийн хүүхдлээсэн юм байна л л тий. Энэ хүүхд маань яаж зориглож энэ бүхнийг хийсэн, яаж тууштай байж энэ бүхний ард гарсан тухай
одоо бүгдээрээ тэрний ярианаас цусгаан жохон сонирхцгоё. Бүгдийн ихээрээ бол 19 минут юм байгаа. Энэ дээр бол жохон богинохон хэсгийг л гаргая гэж бодож байна. За тэгээ. Тийм. Үгүй ээ нэг мундаг зоригтой охин байна гинэ. Гэл тэр хүмүүс сонссон хүмүүс тийм үү гэл бүр гайхал тий. Намхаа охин байх гэж бодчихсон чи ямар өндөр юм бэ? За сайн байна. Бүр тантаа зан хэр. Би бас сайн яа юу хиймдгүй шүү. Би таны ч одоо Canon дээрээс харчихсан. За л үгүй. За намайг алтан цэцэг гэдэг бүтэн нэрийг чамайг Намайг халуuna гэдэг. халиуна. Тий. За. Анх тэр санааг чи яаж одоо бодож олсон юм? Би яг ганцаараа хийсэн гэвэл бас худлаа. За. Нөгөө манай ангийн найз бит хоёр хамтдаа нөгөө нэг төслийн уралдаанд орохоор болсон. Баяр цэцэг гэдэг хэвгүй юу? Тэгээ бит хоёр ирээд энчээ сургалтандаа суугаад тэгээд төслийнхөө уралдаанд оролцоор алсан. Тэгээд бит хоёр ч одоо ямар өөрсдөө ч баг зөвхөөлт гэдгийг мэдгүй юм чин тэгээд баахан судалж энэ төр яваад тэгээ хүмүүстэй уулзаад тэгээд хамгийн уулзаж болох нэг манай сургуулийн эрүүл мэндийн багш сум дундын имлэг дээр очиод бас нэг ганц хоёр хүмүүстэй уулзаад зөв хоолтын талаар сургалт энэ төр авч ийн ингээд цахим сургалт мургалт аваад бөө юм болоод өөртөө мэдээлэлтэй байхгүй бол бид хоёр ч одоо шал мэдгүй юм лугаа орчвол бас хэцүү. Тэгээд зөв хоолт амьдралын үндэсгээд бүр амар сэдвтэй нөлөөллийн аянаа хэрэгжүүлэхээр болоод одоо томчуудтайгаа уулзаад тэгээд нөгөө нэг захирал махирал тэгээд нөгөө нэг хурлын дарга марга гэл ер нь нэг жоохон хандаж болохоор хүмүүс рүүгээ хилээд тэгээд бүгдэнтэй нь уулзаад тэгсэн чинь хамгийн сайн нь бид хоёрыг уулна үл тоон гэж бодсон байхгүй юу? Эднэр яавал гэжтэй гэх юм болгосон чинь харин бүр хөх тэгээ дэмжээд өгье гэж юм байна. Тэгээд бид хоёрыг чинь одоо нөгөө нэг хурал цуглаан хийх шаардлагатай тэр чинь бас ингээд тодорхой хэмжээний мэдээлэл энтрийн өгөх ёстой. Тэр чингүүдээ нөгөө нэг соёлын төмөө үе чинь бид хоёрт үнгөө ашиглуулах харуулад тэгээд хэрэгтэй юмар нь туслана гэдэг нөгөө нэг спикер мик одоо юу гэдэг энэ тэр байгууллагаас гаргаж болох бүх юмыг гаргаж өгөө. Бид хоёр ч юм уу баярлалаа. Тэгээд бид хоёр манай сургуулийн тэнцээ ингээд 3 дэлгүүр өгдөө. Яг сургуулийн хашаан дотор нэг, сургуулийн хашаанаас за нэг 150 м орчмын зайд нэг 2 дэлгүүр ингээд нийтдээ 3 дэлгүүр ингээд яа. Тэгсэн чинь ингээд өмнө нь анзаарч байгаагүй хэрнээ яг тэр аяныхаа энэ тэр дараа ингээд ороод харсан чинь ингээд дэлгүүр байгаа юм. Тэгээд дэлгүүрийнх нь ингээд 50%, за баг 70% ч юм уу. Ингээд зөвхөн нөгөө нэг ундаа бэлэн хоол нь ингээд өртсөн. Бусад хэсэгт нь яг нөгөө нэг ганц нэг одоо юу ч гэдэм өргөн хэрэглээний одоо бичэн чихэр одоо тэгэл нэг тиймэрхүү нэг хөөхтөд нэг авдаг юм байдаг та. Тэр хэд байж исэн. Тэгэд бид хоёр чи өмнө нь анзаардаггүй байсан хэрнээ бас сүлд нь ингээд харсан чи гайхаж байгаа юм чи. Нөлөөллийнхөө аяны хүрээнд одоо тэр чин одоо 1 сар тасралтгүй үргэлжилж байгаа шүү дээ. Тэгээд тэрийгээ дуустал энэ дэлгүүрүүдэд ингээд борлуулахаа болио гэж. Эхлээд нэг хүсэлт өгчөөд тэгээ болохгүй болохоор нь сургуулийнхаа захиргаатай хамтрахаар болоод дэлгүүрүүдэд хөргүүлээд тэгээд эхний ээлжийн тэр 3 дэлгүүрээ бүр ингээд байхгүй болгоод 1 сарын хугацаанд манай найзын ээж бол бид хоёрт амар тусалсан. Гэсэн чинь сүүлд тэр аяны дараа татсан бэлэн гомн нь нөгөө нэг дуусаагүй. Талдаач ороогүй тэгсэн чинь бид хоёрыг харин орсон чинь тэгэж тоглоом хийжсэн. Гэтэ бид хоёр бол тэрийг бол айгүй баяртай хүлээж авсан л да. Одоо цааш нь үргэлжлүүлээд явж байгаа хүүхдүүд байгаа юу? Одоо та хоёулаа оюутан болсон уу? Тийм, хоёулаа оюутан болсон. Одоо яг гэхдээ тэрнээс хойш нөгөө нэг манай сургууль хоолны залтай болоод шинэ хоолны залтай болоод тэгээд тэр жигтэн нөгөө нэг юу яадаг болсон. Бүх хүүхдүүдэд хоол өгдөг болсон. Тэгчээд нөгөө бэлэн гамын чинь 5500. За. Тэгээд манай сургуулийн хоол чинь 2500. Тэгээд нөгөө хүүхдүүд маань хямдхан гэдэг ч утгаар ч юм уу эсвэл яга чин одоо нөгөө хоол руугаа ордог болсон. Тэгээд ер нь тэгээд ядчаад нөгөө манай хоёр хажуу талын 3 дэлгүүрээс нь да. Тэрний 2 нь хаагдцсан. Сая энэ жил хаагдцсан гэсэн. Тэгээд нэг дэлгүүр нь цайны газар болсон гэсэн. Нэг нь бүр хаалга барьсан гэсэн. Тэгээд яг сургуулийн хашаан дотор байдаг нөгөө нэг бэлэн гамингийнх нь орлого бордог их ч бол байх. Тийм үү. Гэхдээ би тэгж л бодож байна л да. Хаагдах гэхээсээ илүү нөгөө нэг тэр нөгөө худалдаа үйлчлэгээ явуулж ирсэн
хүмүүс нь өөрсдөө ойлгоод хүүхдүүд одоо ингэж юмд ийм гоё хандж яхад бид нар сандалгаа өөрчлөхгүй бол болохгүй. Одоо энэ бизнесийг хийлгүүгээр өөр юм хийгээл тэгэл цайны газар гэдэг. Тэгж оюун санаанд нь тийм гоё томчуудад өөрчлөлт хийж чадсан байгаа байхгүй та хоёр тий. Гэхдээ энэ талаас нь огт бодож үзэж байгаа. Тийм гэж тань. Магадгүй тэгсэн юм бол. Тэгсэн. Ер нь цаашдаа ингээ бодоход ер нь одоо жишээлбэл миний нэг таньдаг хүн байдаг байхгүй юу? Нөгөө баар ажилуулдаг байжгаад тэгээд одоо энийг болмоор байна. Манайхаас ингээ хүмүүс орж ирээд стрессээ тайлж ийн гэсэн мөрчлөө манай хаалгаар мөлхөж гарч ийна. Би энийг хармааргүй байна гэж ярьжсэн байхгүй юу? Тэгэнгүүтээ хүмүүсийн стрессийг тайлна гэж бодсон чинь нөгөө хүн бүр улам уруудаад байна гэдэг дээр ингээд сэтгэлээр унаад тэгээд тэр юу яцсан штэ тэр бараа ажиллуулахаа болцсон байхгүй юу. Болоод тэр объектоо зарцсан би тэрийг бүр аягүй сайн мэдчихээн. Тий. Тэгэхээр хүмүүсийн ингээд нөгөө нэг бодолд ийм гоё өөрчлөлт оруулж чадчихээн гэдэг нь та хоёрын хувьд аягүй мундаг байгаа байхгүй. Насан туршидчны хүртэл ингэж насан туршид ингэж нөлөөлсөн биш л мундаг байна. Би заяр гэхдээ яагаад хаагдцсан энэ төр шалтгааныг нь бол мэдэхгүй. Тэгсэн чинь энэ жил харин хаагдцсан гэхээр тийм үү гээл хаагдсан биш өөрөөсөө хаасан байхгүй юу. Тий. Би бол шууд тэгж хүлээж авч байна. Ягаад тэгэхээр одоо би хэрвээ тэгж одоо юмыг яаж өвтгөх вэ? Тэнд чинь би бэлэн гойм ингээл зарж исэн бол хүүхдүүд орж ирээл ингээл ингэж энэ төр гэдэнгүүт нь одоо хүүхдийн эрүүл мэндийн төлөө гэдэг ингэж яхад нь би чи ичэн шүү дээ одоо яана гэдэл одоо санаа зовлыг тэгсэн л ах би бол тэгсэн тэгээд тэр юу үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс айгүй гоё гэгээтэй хүмүүс байна гэж би харж байна. Тэгээд би чамд бүр зориулж тусгаалын юм бэлэг авчирсан. За эхлээд чи энийг задлаад үз. За. Сахиусан дингэр шүү. Тий. Гэгээ боловсролын академи гэж мэдэх үү? Англи, хятад хэл заадаг. Сонсчихсон. Тий. Тэр гэгээ боловсролын академийн багш нар нь чамайг шагнаад энэ англи хэлнийг хятад хэл сурж болно. 50% энэ хөнгөлөлтийн ирэхээр тэр багш нар нь чамайг шагнасан шүү. За ийм. За. Энэ болохоор нөгөө нэг Монголын нэг чихрийн үйлдвэр байдаг шүү дээ. Монконди гэдэг. Тий. Тэр Монкондигоос нэг шар сүгээр хийсэн юм нэг амттай юм байна л да. Зөөлхөн нэг тийм юм тийм байлээ тий. Амт нь бол гоё юм байлээ тий. За бус нь тэгээд нөгөө нэг ялтны тоглоом юу мөнүүд байгаа. Бүгдийг нь яг заа бүгдийг гаргаад. Энэ чи манад нэг хэд шүү. Тийм үү ингээ хосоор олж илээ. Тэгээд ийм сайхан хүүхд төрүүлж өсгсөн ээж аавд нь баярлахгүй ахын аргагүй. Тэгээд Монголын бүх ээжүүдийн өмнөөс өнөөдөр би энэ бэлгийг энэ сахиусан тэнгэрийн энэ бэлгийг халиунатаа бэлгэлж байна. Бүх ээжүүд халиунаг бас өхөрдөөд бодож байгаа хаа гэж бодож чинь яг энэ нэвтрүүлгийг үзэхдээ. За үнэхээр сонирхолтой гоё яриа олжээ. Танд л би том баяр хүргэмээр байна. Тэгээд та ч одоо хаа байсан ховдын хязгаарлуу тэгээд яаж явсан? Онгоцоор явсан тий. Тэгээд энэ хүүхэд үнэхээр энийг юу яачлаа л да. Би бол сая ингээд бахархаж байна. Тэгээд яаж ихлээр хүн ерөөсөө ингэ тийм байлээ. Айл болох бага насандаа нэг юм зориглоод өөрийнхөө хэмжээнд нэг тодорхой амжилт гаргаад тэрийг мэдэрчих хэрэгтэй байл. Тэр мэдрэмжийг авах хэрэгтэй. Мэдрэмжийг авчих. Ингээд зориглоод юм хийхээр болдсон байх, бүтдсэн байх. Би өөрийнхөө энэ дотор төрөөд байгаа санаа бодлыг илэрхийлж хийж бүтээж болох юм байна. Ингэх ёстой юм байна гэсэн юм. Урам зориг ийм мэдрэмж авчт юм бэл. Тэгэхээр дараагийн амжилтууд аяндаа ингээд бүтээд яваад байдаг. Яг нэг ийм юугаан гэж хэлхийн те. Ийм нэг босгоо энэ охин бол тэг бүх жоохон байхдаа ингээд давчлаа. Гэдэгт нь би бас дотроо их баярлж байлаа. Нэгт. Гэхдээ хоёрт нь бас нэрээ бас бодмоор юм даа гэд бодогчжээ. Бид нар чинь ингээл нэг бизнес хийж гэн мөнгө олох гэж байна гээл те. Тэгээ юу гээл нэг ингээл нэг амьдралаа залгуулах гал мөнгө олох гал юу бас бодмоор л байна шүү дээ те. Тэр үйл ажиллагаагаар маань хэн нэгэн хүн хүүхэд хохироод байх вэ? Өвдөөд ээж аав нь өвдөөд тэр нь бүр даймжраад ээж аавгүй болох эрсдэл тий үр хүүхдээ алдах эрсдэл. Одоо хизээлээ өнгөрсөн жил ярьжсэн мэт 9 дэх ангийн нэг хүүхэд бэлэн гой мэдснээс болоод төвжрэл болоод гэдэг. Энтергээд одоо бэлэн гой мөн гац тавнданаас болж байгаа тэр үр дагавар зөндөө байна шүү дээ муу үр дагавар.
Тэгээ хүний сайн сайхны төлөө гэсэн ийм сэтгэлийг ийм багаасаа ингээд гаргаж чадчихэв гэдэг ч одоо. Тэг үнэхээр энэ олон нийт түгээмээр л байна л да. Хүүхдүүд баг өнөөдөр бас бодогдож штэ. Сургуульд ер нь яг ийм аргыг л заамаар юм биш үү гэдэг. Сургууль хүүхдүүдийг ийм болгож хөгжүүлэх ёстой биш үү? Бид нар чи хичээлээ даалгавраа хийгээл байгаа тэрний оронд гэд бодогдоод л байж байлаа. Тийм тэгэхээр одоо багш нар маань бас хичээлээ заахын хажуугаар хүнлэг байх тухай, хүн байх тухай өдөртөө нэг өгүүлбэр хилээд л ах хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тийм шүү. Яг тэгэхээр ээж аав нар нь үр хүүхдүүдээ сургуульд даатгачдаг. Цэцэрлэгийн бага насны хүүхдүүдээ багш нарт нь даатгаад ингээ орхичдаг. Тэгээ нэг тийм жишээ байсан шүү дээ. Хүүхэд нь цэцэрлэгийнхаа багшаад илүү хайртай, цэцэрлэгийнхаа багшаас салахгүй байгаад байнгээд ээж нь хүүхд бүр жоохон цэцэрлэгийнхаа хүүхдүүд гомдох юм байхгүй шүү дээ. Илүү их олон цагийг тэр хүүхд цэцэрлэгийнхаа багштай өнгөрөөж байгаа. Тэгээ юу ч мэдгүй хүүхдүүдэд яг ингээд тархинд нь сэтгэлд нь үр суулгаж байгаа хүмүүс хинбэ? Багш нар байгаа байхгүй юу? Тэгэхээр багш нар бас өөрсдөө их л гэгээлгэл сайхан л хүмүүс байх хэрэгтэй гэж би боддог. За гайхалтай. За ямар ч байсан нэг юм бол сэрэх гайхалтай контент хийж чадчихъя та. Тийм. За баярлалаа. Дараагийнх нь болохоор нөгөө би бас ярьжсэн шүү дээ. Нөгөө одоо ер нь Монгол орон даяар одоо зуны улирал, намрын улиралд гэл ингээл аав нар нэг хавх тавиад л нэг тарвга зурм энэ цаана үгэл ингэдэг шүү дээ. Бас зөвхөн би энийг өнцгөөс нь ярьж байгаа шүү. Зүгээр нөгөө нэг өөр одоо чон нэгтсэн энэ төр юу мал руу хотонд нь орж дайраад ахад бол яалтчгүй одоо байж болох бах те. Юуяхаас агнахаас өөр замгүй байдаг шүү дээ. Тэр өнцгөөс нь биш нөгөө талынхаа өнцгөөс ярьж байгаа шүү. Тэгээд хавх ингээд тавьсан байхад хүүхдүүд тэрийн хавхнуудыг цуглуулад байгаль орчны Ховд аймгийн байгаль орчны гадаа ингээ авчраа тавьсан гэд би нэг хальт ярьжсэн да. Тий. За тэр тухайга бас гоё бичлэг хийж ирсэн. Тий. Тэрийг одоо танд харуулъя. За тэгээ. Би Ховд аймагт төрч ирээд хамгийн их гайхсан тэгээ бас их бахархсан нэг зүйлээ та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. Би бол яг одоо Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд дахь салбарын гадаа зогсож байна. Тэгээ энд ингэж байна. 99-ний судалгааны явцад баруун зүүн урд хөлн тасарсан хавч ирсэн ирвэс жаргаланд хайрхан ууланд олонтоо таарснаас үүдээ 2015 онд Чандман манхан сумын эко клубын сурагчид гинэ хүүхдүүд хавх булаагүй ууланд хамаг амтан жаргалтай гэдэг аяныг санаачлан өрнүүлжээ. Аяны явцад тус ууланд амьдардаг иргэдээс цуглуулсан 234 хавхны эд ангаар 234 хавхаар хийсэн юм биш те? За бүтээж урлаваа гэж байна. Амтныг урих занг хавхаар барина гэдэг уг амтныг зовоож буй амьдын тамлан өхөлд хүргэх их нүглээ бурхан сахиус минь. За яг энэ аимшигтай юмны эсрэг энэ Ховдын хүүхдүүд тэмцээд тэгээ хавхаа цуглуулад хураагаад тэгээд ийм хөөрхөн ирвэсний зулцгыг гүйм гэдэг юм байна. Ийм хөөрхөн гүймний хөшөө хийсэн минь бүгд сонирхцгоё. Энэ дэлхийн бөмбөрс нь болохоор хавхны тавгноо. За. Сайн байна уу та? За би чи ерөөсөө мэдэхгүй болохоор За. Энэ одоо хавхны одоо доотлолтон байдаг энэ бөөрхийг нь. За. Тэр энэ хэсэг нь биш үү? Энэ харагдаж байна шүү дээ. Энэ юм биш үү? За. Тийм байна. Тэгээд ингэ яг хөлөө ингээ хавханд ингээд юу ятсан болохоор айгу өрөвдмөр харагдах юм. Тэгээд зулцган энэ ямар хөөрх юм. Саман дотор нь. Хавхны амнууд нь хүртэл байгаа боллоо одоо. Энэ хоёрыг чинь одоо энэ хоёр шүү дээ. Одоо ингээд нуруугаар нь нуруу энэ төр зүйл хийцэн байна. Энэ тэгээд төмрөөр хийсэн гэхэд маш гоё нарийн хийжээ. Тэ? Их уран хүн хийсэн байна. Тийм ээ, урлагийн бүтээл болсон байна. Гүйм нь яс хөөрх юм. Одоо энэ чинь одоо бас тэр гинж хийдэг. За. Одоо энэ гэсэн үг шүү дээ. Тэр гинжээр нь хийсэн юм уу? За. За энэ цас дуулын эцдүүд ингээ хавханд орохгүй жаргалтай байвал хичнээн сайхан. Тийм ээ? Энэ дэлхий дээр яг миний нэг
нөгөө сонсч ирснээр хятад нэг хідэн ирвс байдгийн шиг үлээ. Тэгээд одоохондоо тий. За миний зорьсон хэрэг үнэхээр гоё бүтэж байна. Танд өөр нэмж хэлэх юм байна уу? Таны алдарны шин билээ сайхан танилцъя. Би алтан цэцэг нэмд орж. За. Би Баяргийн аймгаар ирсэн хүүхдүүд дээр ирсэн. За. Манай тэр өлгийн тийшээ бол бас юм тэр Баяргийн бугцны нутгаар. Хатуугийн их ингээд одоо бүгдээ бас л ингээ хамгаалтанд орсон. Угаас баруун 3 аймаг чинь бас анхаарлын төвдөл байгаад байгаа юм билээ ш тийм ээ. За энэ ёстой гоё нарийн хийцэлтэй хийсэн байна. За үнэхээр гоё юм байна штэ сэтгэл хөдлөмөр тий. Яг би ч өөрөө нэг говийн хүн. Манай одоо өөр ханга дундгуур бол нэг хавхтай гэж юу ан хийгээд идэггүй. Ан амтж зурцсан баг туу. Энэ Баруун аймагт уулархаг нутгаар бол ан амтд байдаг болохоор хавх тавьдаг юм байна л да одоо болтол. Тий. Тэгээ нэрэн таны энэ сая тэр нэг самбараас уншиж штэ. Тэгээ хавханд ингэж амтныг ална гэдэг бол тарчилгаж тамалж алж байгаа харгас үйлдэлээ гэдээ уншсан чинь яа гэд зүрх бас ирхэрч штэ. Нэрэл тиймдээ гэд тэр амтны яаж зовж өгөх вэ гэж бодох. Тэр өвдөл тэр тарчлаа тий хэцүү. Тэгээ тэр хөшөөг ямар гоё хийвэ тий. Бас ингээ нөгөө их нь юу яатсан байж тээ. Хавханд орцсон. Их нь ингээ хөөрхөн хавханд орцсон. Тэгэнгүүтээ зулцган чааваас тэнд өөдөөс ингээ хараад зогсож байгаа тий. Энэ нэрэл яг л тийм л юм. Хүний энэ хайрлах энерги сэтгэл гэдэг гайхамшигтай авралал юм билээ л дээ. Ерөөсө хүн гэдэг амьтан чи ерөөсө энерхүү хайрлах сэтгэлтэй байгаа нь л хүн юм байна лээ. Энерхүү хайрлах сэтгэл нь байхгүй болоод байх юм бол тэр чи өөрөө хүн дүрстэй хүн биш адгууснаас ч дор болох юм байлээ чинь. Хүн дүрстэй адгуус гэдэг адгуусч биш. Түр аимшигтай юм болох юм байлээ чинь. Заримдаа хүн дүрстэй нэг юм хайрлах энерги сэтгэлгүй нөхдүүд чинь бүр адгууснаас 7-гийн 7 дор юм хийгээд байгаа хгүй юу. Тэгэхээр бол тэр мөрийг харахаар ингээл яалтчгүй тэр нэг энерги амтныг энерги хайрлах сэтгэл дотроос жишүү. Тэг хүүхдүүд энийг санаачлна гэдэг бас гайхамшигтай яа. Хөхөр. Сайхан нэг юм ирж байгаа юм шиг санагдчих. Тий. Нэг гоё ирээдүйн нэг гоё гэрэлтээд ирж байгаа юм шиг тэг санагддаг юм лээ. Тий. За ингээд дараагийн тий та бүхэнд сонирхолох нэг юм болохоор Ховд аймгийн эко клубын хүүхдүүдтэй уулзсан. За. Тэгээ эко клубын төлөөлөл болоод тэргүүн бас нэг гишүүн 2 охин ирсэн юм байна. Тэгсэн тэр хоёр айгүй хөрхөн. Бид нэр ингээ усны судалгаа хийгээд гэл ярьсан байхгүй юу? За. Тэгэхээр би гайхаад миний дүү чинь нөгөө нэг хими эрдэмтэн байхгүй юу? Тэр нэг магистрийн хүүхдүүд удирдаад усны судалгаа хийж ийн гэдэг ингээд хот орчмын газруудаар судалгаа хийсэн. Тэр чинь усны судалгаа гэж одоо эрдэмтний төвшөнд л одоо хийдэг лабораторитой нөхцөлд хийдэг. Тэгээ тэрхүү оронд би бодохгүй ийм жоох хүүхдүүд яаж хийсэн бол гэд та нар судалгаагаа тэгээ яаж хийсэн гэсэн чинь бид нар ингээд сургуулиуд байгууллагуудын ингээд юугаар угаалтуур 0 энтриг явж шалгаад тэр нэг угаалтуураас ус туслаа л гэдэг штэ тэр нэг карант нэвдэрсэн өгөөл 0-оос ингээд ус ингээд гоож идэг штэ гоожол идэг тий тэрийг ингээд судалгаа хийхдээ яасан гэхээр минутанд хэр их ус ингээд цэвэр ус гоож чинь тийм үү. Тэгэхээр цагт хийдэв, тэгэхээр хоногт хийдэв, тэгэхээр сард хийдэв гэдгээр нь тооцоод маш их усны алдагдaltaй байгаа юм байна гэдгийг нь мэдэнгүүтээ тухайн байгууллагын дарга дээр нэм үү аль эсвэл сургуулийнх нь захирал дээр ороод ингээд албан ёсоор мэдэгдээд хэлдэг юм байна. Тэгэхээр нөгөөдөл нь хүүхдүүд орж ирээд ингээд шаардлага тавихаар томчуулч чинь шууд хүлээж аваад ерөөсөө маргааш нь гэхэд чинь л шууд ичих юм биш үү? Тэгээд бүгдийг ингээд засаад янзлуулсан ийм гоё туршлагуудаас ярьсан. Манай Ховд аймгийн эко клубын зүгээс өмнө жилийн хийсэн ажил гэх юм бол сургуулиуд дээр усны алдагдлын талаар судалгаа хийсэн. Тэгээд энэ судалгааныхаа хүрээнд болохоор жишээлбэл одоо нэг сургуульд гэхэд чинь бол амар олон угаалтур болон суултур байгаа. Тэгээд тэнцэнээс зарим нь ингээд бочкон нэвдэрсэн маш бочкон нэвдрээд ингээд усалдаг. Зүгээр ингээд цэвэр ус ингээд хэрэггүй урсаад байдаг. Тэгээд энийг бол алдагдлыг нь хасгаж чадсан. Тэгээд яг Ховд аймгийн 7 сургуулийн хэмжээнд ихээр маш их усыг хэмж чадсан. Тэр зэрэг судалгаа хийснээр 3 дугаар сургууль тэгээд одоо л харахад ямар ч ус алдагдлал харагддгүй.
үр дүнтэй ажил хийсэн. Сургуулиудын яг захиралд нь хэлээд ингээд танай сургуулиас тийм суралцуур, тийм угаалтуур нь ингээд эвдэрсэн байна. Энийг ингээд засахгүй бол ингээд нэг өдөрт бол тийм ус алдаад тэгээд энэ нь ингээд сардаа юм тэдэн литр болно гэдэг ийм тоон баримталтайгаар нь би тэгээд бичиг хөрвүүлээ. Тэгээд сургуулиудын захирлууд нь одоо ингээд янзлуулцаад сургуулиуд маань ямар ч ус алдагдaltaгүй болсон байгаа. Слайд дээр зөндөө юм бэлтцсэн надад ингээд ийм баруун 3 аймгийн юутай ангууд биш үү нөгөө нэг агнах хориотой ангуудыг Баян-Улгийн аймагт хэдэн юу яасан бэ эдэн агнасан байна гэдэг бүх тоо баримтуудыг гаргацсан байсан. Тэгсэн хажууд нь нөгөө нэг байгаль орчныхын газрын ажилтан Ганбаяр гэж залуу сууж байсан байхгүй гэсэн чинь тэр бас ярьж байгаа. Үгүй бас цагдаа нарын олж чадаагүй тийм гэмт хэрэгүүдийг хүүхдүүд илэрүүлчихдэг гинэ. Ягаад тэгэхээр ингээ хоорондоо ингээ ярилцж хагаад юу гэдгийг одоо танаа ах чинь ойрд ан хийсэн үг. Манайх тэгсэн шүү дээ, мэгсэн шүү дээ. Ингээд ягаад тэгэхээр хүүхдийн сэтгэлд болохоор энийг болохгүй гэдгийг мэдж байгаа болохоор нэгэндээ болвол бас гэтгээ хэлчихэж байгаа. Тэгдэг тийм ер нь 20 та ангийн юу хүүхдүүд бас илрүүлэх нь бас их үйдэг юм а гэж ярьж ирсэн. Тэгэхээр ээж аав нар нь бол ерөнхийдөө ялангуяа ээж нар нь хүүхдүүдийнхээ ингэж бодол сэтгэлд нь суурийг их зөв тавьж өгөх хэрэгтэй. Одоо түрүүн таны хэлсэн тэр хүнлэг энэрэнгүй гэдгийг тэр үзэл баримтлалыг бүр багаас нь яг хүүхдтэйгээ ойрхон өсгөж өндөлгөж байгаа болохоор бүр бараг л ингээл гидсэн дотор байхдаа л тэрийг нь суулгаж өгж явах ёстой юм байна гэж би бодоод байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө бас нэг тийм үг өгдөг шүү дээ. Ихэнхээр алга бол хүн шир алга гэл тийм ээ. Тэгэхээр одоо ер нь л хамгийн гол юм л ээж аав нар өөрсдөө л хийх хэрэгтэй байна. Тэгэл хожимоо их тийм том болцсон хүүхдүүд нь их энэрэнгүй сайхан тий яриа хөөрөөн бүхий л юм нь их аятайхан байгаад тахаар одоо тэр хүүхдүүд төлөө ээж аав санаа зовх юм байна шүү дээ. Угаасаа зөв хүн хүмүүж ирсэн юм чинь тий. Хичээл утга учир шүү дээ. За эко клубын хүүхдүүдийн хувьд бол ийм байна. Тэгээ дараа нь бас Ховд аймгийн сурагчийн зөвлөлийн хүүхдүүдтэй бас уулзсан. Тэгсэн эдгээр бас их хөөрхөн юм хийсэн. Гэхдээ нэг л кейсийн л ярьж байгаа шүү дээ. Тэд нартай уулзаад янз янзын олон төрлийн ажлууд хийдэг юм байна лээ. Тэгсэн нэг нь юу байсан гэсэн чинь Ховд аймгийн төв дээр байгаа юм хогийн бункрүүд дээр өглөө ингээ хичээлдээ явах замд л хамаг хогийг ингээл гаргаал цацаа хийцэн байдаг гинэ. Үгүй ямар сони энэ ягаад хин ингэдэг байна гэд гайхаад тэгэл бас тэрнийхээ хойноос хөөцөлдөөл явсал юм шиг байна. Тэгсэн чинь өхөрнүүд нөгөө хогийг гаргаж хаяадсан гинэ. Байсан байна гэнэ. Яасан гэхээр нөгөө хүнсний нөгөө ногооны нөгөө хайлс хог хаягдлууд олж идэх гээл тэгэл хамаг хогийг тараачдаг байсан. Мэдэнгүүтээ одоо ингээд өөрсдийнхөө групп юу тэр өгөр пэйж хот центрээр зараа энэ төр тавиад хүнснийхээ ногооны хаягдлыг хогоос авраг битгий малтай айлуудаа өгөө гэд тэгсэн чинь тэр аянаас нь хоош яасан гэсэн чинь юу илээ Ховд аймгийнхан төвх гой цэвэрхэн болсон гэдэг. За манай Ховд аймгийн хүүхдийн зөвлөмж болохоор яг Ховд аймгийн хэмжээнд яг 40,000 гаруй хүүхдүүд байгаа. Тэгээд манай зөвлөмж болохоор яг 40,000 гаруй хүүхдүүдийн төлөөлөөс авах 30 хүүхдийн бол яг хүүхдийн төлөө ажлыг бол би сэтгэлээ зориулаад хийдэг. Бид нэр яг үеийнхээ хүүхдүүдтэй адилхан үеийн хүүхдүүд ч гэсэн яг ядрах зовох гэдэг бүх юм мэдж байгаа ч гэсэн яг тэр хүүхдүүдийнхээ төлөө хичээгээ явж байгаа. Бид нэр зүгээр нэг энгийн айл үеийн өсвөр насны хүүхдүүд. Тэгээд яг энэ ажлыг хийгээ явахдаа бид нэр хизээч нэг албаар хийж байгаа юм шиг бид нэр нэг хийчихэл энгийн юм хийчихгүйгээр бид нэр яг үнийг хэлээд яг сэтгэлээсээ зориулаад бид нэр энийг нэг хийгээд үзье, энийг хийгээд үзье гэж бүгдээрээ амар сэтгэл төрхөөр зориулдаг. Тэгээд бидний хувьд бол үнээр аз жаргалтай бид нэр цалин байлна авдаггүй. Тэгэхээр бид нэр энэ ажлаа хийж байгаагаа сэтгэл дотроо бүр амар баярлдаг байгаа. Манай гэр бүлийн хувьд болохоор манай яг нэг айл байдаг. Манайх ингээд төслийн ногоогоо ингээд яхаа араас болохоор нэг амар хайдаггүй. Яг тийм ингээд манад хөдөөд амьдэрдэг бас хөдөө мал хариулдаг манай анх боёо ихч бас амьдэрдэг учраас яг тийшээ яг дэмжлэг болох үүднээс бид нэр хүнсний ногооныхаа альсыг цуглуулж агаад малдаа ингээд хижээл болгоо ч юм уу тэгж өгөөсэй гэсэн үүднээс бид нэр болж өгдөг байгаа. Манай гэр бүлийн жишээн дээр бол. За тэгэхээр эдний гэр бүлийн жишээ бол яг энэ Ховд аймгийн сурагчдын тухайд яг аваад хэрэглээд цааш нь ингээд дадал хөвшил болгох ч их сайхан жишээ гэж би бас үзэж байгаа. Яг энэ
жишээ нь манай хүүхдүүд хүртэл ингээл хогоо юу төмсний хүнс том төмс хүнсний ногоогоо хайслал хог руу хайчдаг. Тэгэхээр энэ Мишелийн жишээг авч аймгийн хэмжээнд сайн дадал болгож түгээхэд манай энэ хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хүүхдүүд маань идэгч армалтай ажиллана гэж бодож байна. Энэ дээр алтайгч хүртэл одоо бас урайлж оролцож хүүхдүүдийг урайлж хүүхдүүдээ ингээрээ тэгэрээ хүүхдүүд одоо идэх урам мотивац өгч оролцох хаа гэж найдаж байгаа. Хөрнүүдний нөгөө хог идж байгаа хөрнүүдийн одоо нөгөө өсөө болон махын бид нар идэхээр одоо жишээ хүний бие мэдээж ингээ хор хөндлөдөө шүү дээ. Тэгэхээр бидний бие болон жоохон сөрөг нөлөө бол маш ихээр байдаг. Одоо эн чинь нөгөө нэг бид нар нөгөө ихэвчлэн тэгж штэ төр засаг тэхгүй байна. Тийм шүү дээ. Одоо тий энэ хог их байна. тий хог их байна. Энэ одоо цэвэрлэгээ юу мөг хариуцахгүй байна. Түүхийнх энэ төр гэдэг. Энэ зүгээр иргэн болгон гişүүн иргэн болгол ингээл өөртөө юмнуудаа ингээд дор бүрнээ хийчих юм бол зүгээр л бид нар амьдрах орчиндөө цэвэрхэн байж болно шүү дээ. Тий. Өөртөө цэвэрхэн гудамжаар алхах гэвэл тэгэл хүний аясан хог байсан ч гэсэн ингээл аваад хайчдаг л болох хэрэгтэй байхгүй тий. Тийм хүүхдүүд. Энд чинь мал бас буян болчихж байна. Мал бас хоол болчихж байна. Би бас боддог байхгүй юу. Энд чинь яг Монголын орчин соёл нэг юм онцлог байна шүү дээ, тий. Гадаадад бол мал ах байхгүй газар бол тэр бол хог. Гэтэл Монголд бол энэ ногооны хальсууд, жимсний хальсууд, тэгээд энэ хоол хүнсний өөр бусад хаягдлууд энэ төр хог биш байх. Боломжтой байхгүй юу. Одоо хоолны үлдэгдлүүд байдаг шүү дээ. Тэд нар байгальд зүгээр ингээ хайчих юм бол чинь амтын идэл хатаалгандаа л ахгүй чинь нэг ялгарууд янз бүрийн юм л биш болвол пластик савал биш болвол тий. Тэгээд ногооны хальсуудыг цуглуулж байгаа л малд өгдөг болвол тэр чи өста энэ төмсний хальснаас хамгийн сайн хоолоос авахгүй сонгоны хальс байсан шүү дээ. Тэгээд миний баг мөрөөдлийг хэрэгжүүлсэн байж надад өгдөг чинь. Жохоо хөөхдөд байгаа. Тэгээд тэр хэд чинь хурцэрж уулзангуудаа таныг ирсэн гэдгийг сонсоод ирлээ гингүүтээ юу яасан. Надаас бас нөгөө тийм лекц та уншиж өгөөч гэж. Тийм. Тэгээд би зөндөө олон хүүхдүүд. Тэд нар хүүхдүүдээ бас сайн цуглуулсан байлээ. Ерөөс угаасаа ингээд ажлыг зохион байгуулад хийгээд бүр ингээд сурцсан хүүхдүүд байлээ. Сураагүй зүгээр эхэлж явж байгаа тэр хүүхдүүд бол нэг алдаг оног цөөхөн хүүхдэн тэр гал тэгж штэ. Тэгсэн чинь заал дүүрэн хүүхдүүд тэгэл би юу яасан? Гадаад хэлэг сурахын ач холбогдол. Тэгээд өөрийгөө төгөлдөржүүлээд эргээд эх орондоо ирээд тийм хэрэгтэй мундаг хүн болох. Энэ тэр ямар хэрэгтэй байдаг вэ тухай гол утга агуулган тийм лекц. Бас лекц авчихсан та. Тэгсэн чи нөгөө хүүхдүүд надад баглаа цэцэг өгөхгүй юу? За. Баярлаа гэд. Тэгээд тэр хүүхдүүд чинь өөрсдөө нөгөө нэг юм удирддаг хүүхдүүд болохоор айгүй албаны яриатай. Албаны үг хэллэгтэй. Айгүй хүндэтгэлтэйгээр баглаа цэцэг өгсөн чинь би айгүй баярлаад тийм хүүхдүүд энэ одоо өнөөдрийн онгоцоор энэ амьд цэцгийг авчиж байгаа юм бах та гэж бодохгүй юу? Тэгсэн чинь тэр цэцэг нь өөрсдийнх нь ингээд хийсэн. Тэгтээ амьд юм шиг. Тэгтээ юм нөгөө нэг салфеткэр хийсэн цэцэг байсан. За. Гоё. Тэгээд тэд нэр ингээд хүнд сэтгэл гаргаж чаддаг. Тийм ээ. Хүнд юм өгч чаддаг. Тийм хүүхдүүд үлээ. Хүнээс бас юм авч чаддаг. Яг тэгэхээр та ингээ манай хүүхдүүдэд манай сургуулийнханд лекц уншаад өгөөч гэдэг чинь хэрэгтэй юм авч чаддаг байгаа зү. Тэгэхээр энэ би ингээл анзарч хад ховдын хүүхдүүд ерөөсөө их ухаалаг юм байна. Их мундаг юм байна. Тэгээд одоо мэдээж ухшил нь болохоор ээж аав нь л ийм гоё суурийг тавьж өгсөн бах та гэж би бодож исэн. Тэгээд Ховд аймгийн Мөс цумын хүүхдүүд гээд тэр байгалмаа захирал ярьжсэн байхгүй юу. Одоо ээж аав нар нэг хичээлдээ явхад хүүхдүүдтэй ингээд өлсүүлгээд нэг 1500 төгрөг энэ төр 2000 төгрөг ч юм ингээл өгдөг юм байна л да. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд чинь нэг л сургуулийн хүүхдүүд ч хоорондоо ярилцаж тохиролцоод том хайрцаг бэлдээд би тэрийг бол очиж үзэж амжаагүй. Тий. Бэлдээд тэр савндаа мөнгөө ингэж нөгөө нэг цуглуулж хийсээр байгаад зөндөх мөнгөтэй олонгуудаа маш том юм төмөр хашаа барьсан юм байна. Торон хашаа төмөрч гэдэг. Төмөр утсаар тийм том хашаа бариад тэрэн дотроо заг мод тарьсан гэж хэлээ. Тий. Тэгээ юм мундаг байгааз жоох хүүхдүүд. Тэгэнгүүт бас тэр сумынхан гэлөө өөр сумынхан гэлөө бас юу яасан гэсэн. Одоо Монголд ингээд байгаа банкнуудын ихэнх нь гадаад эзэдтэй байна. Тэгэхээр одоо зээлийн хүүн гадаад хүмүүсийн кармаа руу ороод байна. Монгол хүмүүсийн төлж байгаа тийм ээ мөнгнүүд гадаад хүмүүсийн карманд ороод байна гэд сумандаа
ээж аав нартайгаа нийлээд хадгалан зээлийн хоршоо байгуулсан байна. За. Тий, гих мэдчихлээ. Манайтай илүү их орж юм шүү. Тий. Тэр мөнгөний урсгалыг дотгошоо урсгая гэдэг. Манайсаас илүү эдийн засгч юм байна. Тийм байна. Аюун мундаг байсан тий. За ингээд ер нь Ховд аймагт нэг ердөө би 3 хоноход бол маш их тийм сэтгэл дүүрэн байлаа. Үргэлж нөгөө буудлаасаа гараал ингээл явахдаа инээмсгэлж явсараа байгаа л инээмсгэлсээр л орой ингэж очижээ л их сайхан байсан тий. За тэгээд бас нэг өөр зүгээр сонирхуулж хэлэхэд бол би нөгөө танд үзүүлжсэн нэг түрүүнд үзүүлсэн зөндөө олон CD-нүүд байсан шүү дээ. Соёнгийн эрхлэх чиглэлийн ингээд тэр юу CD-н дээр байсан юмнуудаас бас авсан тэр нь 30% байгаа. Бас бусад хүмүүсийн эрдэмтэн мэрэгдийн сургаал афоризмнуудаа оруулаад дундуур нь бас ингээд дуунууд зохиолын дуунд 15 минут сургаал яваад ахаад 15 минут ийм гоё сайхан дуучдын уран бүтээлүүд явдаг. Тийм 6 цаг гарангийн ийм урттай хот хоорондын автобусанд хүмүүс ингээд холын аян замд явж байхдаа сонсох. Тийм юм одоо 230-аад ширхгийг хот хоорондын автобуснуудад өгсөн байгаа. Тэгээ явж байгаа. Цагаан сарын нэлээ өмнө юу яасан. Ямар гоё. Тийм юмнууд хийж байгаа. Тэгээд яг өнөөдөр яг надтай нэгдээд бас ийм сайн санааны одоо соёнгийн гэрүүлэх үйлсэд бас хамтдаа нэгдэх хүмүүс байвал миний Facebook чат руу бүгдээрээ бичээрэй тийм ээ. Тэгээ яг тэ хүн ингээд боддог штэ. Нэг хүнд тус болох юмсан гээл тэ. Тэг яг яаж туслахаа мэдэхгүй байгаад байдаг. Тэгээд бас ингээд амьдраад явж хахад нөгөө өөрөх нь үзэл бодолтой таарахгүй юмгээ гарч ирэхээр энд яаж ойлгуулах вэ? Танихгүй үнд тэ. Яаж ойлгуулахаа мэдэхгүй үнтер тийм байхад ингээ хамтраад бүгдээрээ нийгмээ сайн сайхан болгохын төлөө нэгдэцгээж болж байна. Энд бол миний хувьд бол нээлттэй байгаа шүү. Гайхалтай. Ястаа гоё ярилцлага болж байна. Тэгээ би бас дотроо бодцоолаа. Ховд аймгийнханд онцгойлон баяр хүргэе да гэж одоо үзэгчдийн маань дотор Ховд аймгийнхан гаралтай ч юм уу Ховд аймгийн хүмүүс байвал сайн байна гэж магтмаар байна, талархмаар байна. Тэгээ энэ мэтчлэн хүүхдүүдийнхэн тэр зөв үйл хэрэгүүдийг дэлгэрүүлээрээ, улам өөгшүүлж дэмжиж өгөөрэй гэд бүр уриалмаар санагдаж байна. Бусад аймагуд бас жоохон юм хөдөлж байгаа гэж бодож байна. Тийм яг тэрэн дээр нэмээд хэлэхэд бусад аймагуудад бас тий болж байгаа сайхан үйл явдлууд, эерэг санаачлагууд ямар нэгэн тийм өрнүүлж байгаа одоо давлгаа гэж сүүлийн үед ч аюух ингээл давлгаалдаг басаач тийм сайн үйлсийн одоо гоё үйл явдлууд болж байгаа бол тэрийг надад мэдэгдээч. Тэгэх юм бол бүгдээрээ хамтдаа над руу явуулах юм бол би гоё шеэрлээд түгээе. Та нар руу би бас өөрийнхөө юмнуудыг сурвалжлая бас тийм ээ. Тэгээ гоё яг тэр газар дээр нь очиод уулзаад ярилцах ингээд би өөрийнхөө өнцгөөс хараад бичлэг хийгээд ирээд Facebook дээрээ тавих энэ чинь бас их өөр үт юм байл л дээ. Тийм. За тэгвэл одоо дараагийн аймагуд минь одоо Ховд аймгийнхан л ийм их ухаантай бусд нь тийм бишээ гэдгийг харуулах үлдлээ шүү. Тэ хүүхдүүдийн ийм гоё санал санаачлага, эерэг мэдээлэл түгэх туршлага үйл ажиллагаа байх юм бол манай аяа хчруу маань Facebook хуудасаар нь холбогдоод мэдээлээд за тэгээд одоо дараагийн аймаг руугаа бас явах цаг ойрхон байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд би бас багшаа юу яаж байгаа шүү дээ. Нэг тийм эерэг давлгаа гээд ийм жижиг видео контентнууд бэлдсэн байгаа. За тийм байна. Тэрнээс би танд харуулъя. Тэгээ. Яа, дийс мангар гацтай ой. Хямдгаалч нэг. Зарсуу нараа. Юу ч мэдэхгүй сайхан надаас мөнгө аваад зүгээр мөнгөө саагурж гараад алгуулсан. Астай маач. Амар гацтай. Энийг сайхан. Юу? Нач өвчтөө мал юм ах юм шүү. Чи амтгүй хордуулахаас өмнө. Хай. Сайн байна. Юу хилэн 25 гэж байгаа. Шинэ орчихсон баха. Тий. Юу шинэ баг штэ. Чамд бол 20 өргөж яах вэ?
За тэгвэл энийг авчи даа. Хилчгүй би. Янз. Өчтөрийн махаа хайсан уу? Үгүй. Манай өчтөрийн махачлан мангаргаар зарцсан шүү дээ. За яста хашгүй хямдхан мах олдлоо. Хүүхдүүдэд очиж сайхан хоол гэж идэг баярлаа. Бүү баяр. Чи одоо юу солиод байгаа? За. Би ч хаяг байстай. Тэг яах гэж ирж ямар хаягтай гэж чи юу яриад байгаа. Өө чи ямар онцгой гарав юм. Юу онцгүй гэж юу яриад байгаа чи одоо? Надад зарсуун ч гэсэн онцгүй гарав басна. Адилхан. Хайчихгүй дээ миний хөш. Бано. Наадаг багш хүүхд айтайгаар харж яхад яадаг юм. За би яваад чи. Хөгс нь явлаа. Юу одоо? Манай хүүхд сургууль дээр нэг хоол орлох болчихжээ. Сургуулийн гуанц нь авч мууцсан махаар хоолыг өгч юм шиг. Айтайгаар юм хийж өгч. Үүн хүн чанарыг хогийн гар. Сургуулийн гуанцны хүн байгаамаа гэдэг. Өчигдөр нэг залуугаас харин мах аваад яасан чи. Тэгсэн чи жоохон тааруу мах аваад сургуулийн хүүхдүүд яа гидсэн ундар нь гүйдгээ жоохон онцгой юм болчих шиг боллоо да. Тэгээд цаашлаад би яг ийм нөгөө эерэг давлгаа нийгэмд ингээд үзүүлэх ийм видеонуудаа үргэлжлүүлээд хийх юм. Энэ бол тасралтгүй хийгээл явуулах. За гоё байна. Баярлалаа. Би одоо бас дэмжин ямар нэгэн байдлаар одоо бүх талаар дэмжин л гэж бодож байна. Яг ийм л юм манай Монголд хэрэгтэй байна. Тэгээ энэ хүүхдүүдийн талаар энэ сурвалжилсан бүр онц сайн л байна л та тий. Аюу гоё байна. Үнэндээ ингээд жигэн боловсрал гэдэг чинь өнөөдөр энэ л болчиход байна шүү дээ. Боловсрал гэдэг бол өнөөдрийн хүүхдүүд ингээд нэг гэрийн даалгавар хийгээд гэртээ суух биш болчиход байна шүү дээ. Анги дотор орж ирээл нэг багшийн заасныг л чэйжлээ суудаг тийм цаг үе биш болчиход байна шүү дээ. Яагаад тэгэхээр нөгөө утсанд чинь бүх юмнууд нь байж байна. Нөгөө багшийн хэлээд ойлгуулж чадахгүй байгаа юмыг хүүхдүүд өөрсдөө утсаараа ингээд ойлгочод байгаа. Хүсвэл. Тийм. Тэгэхээр энэ боловсрал чинь өөрөө тэр нэг анги дотор хүүхдүүдийг цуглуулаад багш загнаад л багш юм дааж өгöd байх та биш. Хүүхдийн өөрийн тэр язгуур нэг юм чанарууд байна штэ тий. Тэрийг сэрээж өгөө, тэрэн рүү чиглүүлж өгөө, тэрүүгээр нь үйлдэл хийлгээд яг л одоо энэ хавдын хүүхдүүд шиг ийм байдлаар явбал энэ л одоо орчин үеийн боловсрал болчиход л аяга юм л да. Тэгэл энийг л одоо Монголда яраал хэрэгжүүлмээр л байна тийм ээ. Тэгээд юун төрөнд бас нэг ээж нарт хандаж хэлэхэд одоо ингээ фэйсбүүк рүү ингээ орлоо штт оронгууд ингээ нөгөө сөрөг мэдээлэл гараад ирэхээр тэрэн дээр бити тогт тэрийг алгасан. Яг зөв. Алгасаал шууд ингээл эерэг мэдээлэл рүү эхлээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Тэгээ юуны төлөө бид нар чинь их хүмүүс үлээ те. Та өөрөөсөө эхлэх хэрэгтэй байна. Тэгээд сөрөг мэдээлэлээс цухтай эерэг мэдээллийг өөрөө мэдээлэл аваад бусдад шеэрлээ. Ястай гоё уриалгаа гоё. Тэгээд аяаш та одоо тийм юм нэг гоё эерэг утгатай контентууд хийж штэ тий. Саяас ингээд харлаа. Тэгээд танаар одоо ингэж болох юм биш үү те. Би одоо нэг ийм аяг зардаг байлаа гэж бодъё. Аягаа ингээд сурталчлуулъя. Тэгээд бизнес чи сурталчилгаагүй өдрөөсөө явахгүй штэ. Аягаа сурталчлуулахын тулд зүгээр л одоо миний аягийг аваарай энэ гоё аяг шүү гэх биш. Танаар нэг ийм гоё эерэг ийм гоё юу хийлгээд агуулмжтай контент хийлгээд тэрний дундуураа одоо аягаа ингэж тавьдаг ч юм уу яадаг чинь те. Аягаач нэг дурдуулдаг ч юм уу те. Иймэрхүү баг ийм реклам контентын захиалга өгөөд нэг сумаар хоёр туулай бодно гэж чинь те. Аягаач рекламдуудаад нийгэмдээ ч гоё эерэг мэдээлэл өгөөд ингэж болох юм шүү. Болно штэ. Болох юм байна те. Болно. Тий. Тэгвэл бүр гоё юм биш те. Тэгэхгүй одоо ингээд телевизээр ингээд харж ахт шиг байдаг штэ. Яг нөгөө нэг рекламны ролик эхлэдэг штэ. Тэнгүүт хүмүүс ингээд сувгаа солиод явчихдаг. Аль эсвэл юм нөхөж үзэж явах үедээ тэрийг шууд алгасаал юу яадаг ингээд дараагийнхаа үргэлжлүүлэл юм үзэж явчихдаг. Таныхыг бол үзээд юм байна шүү дээ чинь сонирхолтой байна шүү дээ. Тэгээ та чинь гоё инээд шүү дээ. Зурагтаар бол тэгэл ерөөсө таны ингээ нэг одоо жүжигчин хүн чинь бас өнөө худлаа инээдэг бол тий. Өнөө худлаа инээх нь ерөөсө хамаагүй шүү дээ. Таны инээдийг сонсоод тэгэл баярлцдаг шүү дээ. За баярлалаа. Тийм гоё инээдтэйгээ тэгээд ийм гоё контент хийхээр юм байна. Тэгээд одоо бас нэг баяртай юм нь юу гэхлээр таныг ингээд ийм санаа байгаа гэд хэлэхдээ зэрэг дэмжээд
хоёулаа ингээд яриад төдий байсан зүйлийг та аль хэзээ бүтээл болгоод хэрэгжүүлсэнд нь би бас баяртай байна. Би өөртөө болохоор нэг ч гэсэн гоё ийм нийгэмд өгөөчтэй гоё зүйлүүдийг дэмжиж чадлаа гэдэгтээ би бас сэтгэл хангалуун байна л да. Тэгээд та ингэж чадаж байгаа юм чинь манай үзэгчид дотроос ч гэсэндээ нэг жижигдэхгүй байна шүү дээ тий. Тэр нэг хогийн саваа ногооны хальсаан тусад нь хийж чад цуглуулж хагаад малчтад өгчдөг байя гэдэг чи одоо хэний ч л санаанд орж ирж болох л хин ч л хэрэгжүүлж болох. Тэгсэн мөртлөө нийгэмд маш гоё юм үр нөлөөг авчирж болох санаа тий үйл ажиллагаа байна шүү дээ. Тэгэхээр энэ мэтчлэнгээр магадгүй манай үзэгчдэд ч гэсэндээ нэг юм жижигхэн санаа байгаа бах танд. Нийгмээ сайхан болгох, орчин тойрноо сайхан болгох, эргэн тойрныхоо хүмүүсийн асуудлыг шийдэж өгөх тий нэг ийм гоё зөв эерэг бусдад тустай сайхан санаа байгаа бах. Тэгвэл тэрийгэ хий бүгдээрээ хэрэгжүүлээ. Ингэж нийгмээ гэрэлтүүлье бүгдээрээ. За бүр тэнд чинь дэмжлэг тусламж хэрэгтэй болвол биднэрт бас хандъя. Манай байжууд, манай аяагчд маань ч гэсэндээ тийм мэдээлэл өгвөл ингэж сурвалжлах юм байна. Бид нар ч гэсэндээ ийм сайн үйлсийг бол дэмжихэд бэлэн байна. Тэгээд уриалж гин үзэгчтэйгээ ийм сайн сайхан үйлийг бүгдээрээ хийж эрхэлж нийгмийн улсаа гоё болгоё. Биднээс эхэлнэ тий. Би бол хэлдэг байхгүй юу. Монгол улсыг хэн нэгэн хүн хөгжүүлчин хизээ нэгэн цагт хөгжиж чинь гэж бид нар суух ёсгүй. Монгол улсыг яг одоо хөгжүүлээ, би өөрөө хөгжүүлээ гэж бид нар хөдлөх ёстой гэж би ботдгийг. Тэгэж би өөрөөрөө ингээ үйлдэл гаргахыг хичээдэг. Тэгэхээр энэ санаачлагыг хүлээж аваад хүүхдүүд ч байна уу, томчуулч байна уу, тэ энэ гоё үйл хэрэг өрнөх байхаа гэж би бол бодож байна. За тэгээ бас нэг юм зарлах юм байна. Манай подкаст нэвтрүүлэг маань бас ивент итгэж хайж байгаа. Тий, ивент итгэж бас хүлээж авдаг болсон. Тэгээ надтай ч ганцаарчилж уулзах өсөлттэй бас их хүмүүс байдий. Тэгээ би подкастыг маань ивент итгэсэн хүмүүсүүдэд ганцаарчилсан нэг удаа уулзах эрх бас өгч байгаа. Тэгээ манай подкастыг ивент итгэя, энэ мэтчлэнгээр эрэг сайн сайхан үйл хэрэгүүдийг нийгэмдээ түгээе, буян хийя, буян хураая тий. Тэгээ хүнд тусалъя гэж бодож байвал бид бүгдэд бас хандаж болох юм шүү. Подкаст нэвтрүүлгийг маань бас ивент итгээд дундуур нь реклама гаргаж болно. Надаас бас ганцаарчилсан нэг удаагийн уулзалт авч болох юм боломж байгаа. За мөн аяагчид бол нийгэмдэр болж байгаа хүүхдүүдийн ялангуяа санаачилсан гэж би ойлголоо зөв үү тий. Тэгээ хүүхдүүдээ өөрсдөө санаачилж бүтээж байгаа тэр гоё эерэг үйл хэрэгүүд байх юм бол аяагчид маань мэдээлээрээ тэр газар нь явж очиод сурвалжлаад нэвтрүүлэг контент хийгээд нийгэмд түгээгээд тэрнээс нөгөө хүүхдүүд санаа аваад тий. Хүүхдүүд үзээд эндээ санаа авна шүү дээ. Тэгэд би ч гэсэн юм хийж болох юм байна гэдэг сэтэл аваад өөрсдөө бас хөгжиж эхлэв шүү дээ. Тэгэх байхаа гэж бодож байна. За тэгээд ямар ч байсан аяагчигээ одоо талархаж байна. Баярлалаа. Тэгээд энэ монголчуудын нэрийн өмнөөс ховдчуудын нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. За дахиад ингээд ийм нэвтрүүлэг хийя гэх юм бол тий санхүү мөнгө янз бүрийн тусламж хэрэгтэй байна гэх юм бол сайн үйлсийг би дэмжихэд эзэд бэлэн байна гэж танд бас хэлмээр байна. Үзэгчдтэй бас хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлгийг маань энэ хүртэл шимтэн үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа, талархлаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэж л бүр тий чин сэтгэлээсээ хэлмээр байна да. Баярлалаа үзэгчдээ. Баярлалаа.